Бид хуванцаар сав дахин боловсруулж байгаа үйлдвэрт очлоо. TML үйлдвэр нь өдөртөө 75 тонн хуванцрыг дахин боловсруулж, бөглөө шошгыг нь салгаснаар 45 тонн түүхийд үйлдвэрлэж байгаа юм. Хагас боловсруулсан түүхийдээ өндөр хэмжээнд хайлуулан талсжуулж, эцсийн бүтээгдэхүүн болгож байна. Ингэснээр дахин боловсруулсан хуванцрыг хүнсний зорилтоор ашиглах боломж бүрдэж байна. Үйлдвэр 6500 м2 талбайтай, үндсэн 2 шугамтай, дэлхийн олон оронд дахин боловсруулах үйлдвэрд ашигладаг Итали, Австрийн тоног төхөөрөмжүүдийг хэрэглэдэг. Дамжуулах хоолон дамжлага хэрчин бутлах үйлдэлүүд зэрэг дамжлагууд бий. Цагт 3-аас 3.5 тонн түүхийд боловсруулж 2 тонн хэрчдэс үйлдвэрлэх чадaltaй соромо төхөөрөмж гаднаас орж ирсэн түүхийдийн шүшгийг салгаж, ангилан ялгаж, угааж, хатаан хэрчих үндсэн үүрэгтэй. Үүний дараа эрийн маань хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг 280 градусын өндөр хэмжээнд хайлуулж, тасжуулан хөргөснөөр 2 дахь түүхийд бэлэн болдог. Уг түүхий дээр нэхэмлийн утас, гялгарх хавтас, дахин боловсруулсан хуванцар гэд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох юм а. За Монгол улсын хэмжээнд сүүлд гарсан судалгаагаар хэм бол ПЭТ төрлийн хуванцар хог хаягдал 18,000 тонн гардаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр улсын хэмжээнд үүсэж байгаа бүх энэ төрлийн хуванцар хаягдлыг манай үйлдвэр 100% дахин боловсруулах хүчин чадалтай гэсэн үг. За хэрэглээ өндөр боловч нөгөө нэг цуглуулалт, ангилын ялгалт маш бага болсон гэсэн үг. Маш өндөр хэрэглээтэй хэрнээсээ буцаагаад ангилын ялгаж хэвшээгүй. За тэгээ бидний хамгийн том зорилго болохоор одоо хэрэглэгчдтэй, иргэдтэй энэ ангилын ялгалтыг хэвшүүлэх, зөв ангилын ялгах, за энэ маш удаан хугацаанд байгаль дэлхийд задардаг энэ зүйлийг байгальд хаяггүйгээр дахин боловсруулах боломжийг ингээд таниулахыг хичээж ингэж зорж ажиллаж байгаа юм үйлдвэр байгаа. ПЭТ буюу ус ундааны хуванцар савыг дахин боловсруулах TML үйлдвэр ашиглалтанд ороод багахан хугацаа өнгөрчээ. Тэд жилд 20,000 тонн хуванцар савыг дахин боловсруулах хүчин чадалтай. Үйлдвэр 2030 он гэхэд боловсруулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилтыг дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийт үйлдвэрлэлийнхээ 25%-ийг ашиглаж байна. Учир нь иргэд хогоо ангилж хайж сураагүйгээс түүхийд багасах эрсдэл үүсэх нөхцөл бий гэдгийг хэлж байлаа. Эцсийн бүтээгдэхүүн ерөнхийдөө тийм үрлэн цагаан тий өнгөөр нь гарч ирж байгаа маа. Ерөнхийдөө бол 8-9 дамжлагаар явж байгаа. Манайх нь ерөнхийдөө автомат тэгээд 3 ээлжээр ажиллаж байгаа. Нэг ээлжиндээ ерөнхийдөө нэг 14-өөс 15 хүн ажиллаж байгаа. 3 по одоо гаднаас оруулж байгаа бас нэг стэреот оператор байна. Гадаа дамжлагын ажилтан 2 байна. 170-80 дээр 1, 170 дээр 4 дамжлагын ажилтан байж байгаа. Тэгээд шошгон дээрээ шуудаа солих дээрээ гээд ерөнхийдөө нэг ээлжинд 15 хүн гарч байгаа. Ээлж ахлагтайгаа нийлээд 15 хүн гарч байгаа. Англиас сурчих юм бол манай үйлдвэрд илүү түлхэж олж өгч байгаа. Бидний ачаал ерөнхийдөө багасж байгаа гэсэн үг. Тэгээд хог хуванцараа ерөнхийдөө англиад гоё сурчих юм бол манай үйлдвэр ерөнхийдөө Монгол улстай төдийгүй Аз дэлхийд ер нь чанараараа дээгүүр орох тийм үйлдвэр байгаа. Одоо иргэдийг одоо сургах ажил хамгийн хүнд байгаа. Одоо хүмүүс маань одоо хогоо нийлүүлээ хайчин тий. Жишээ нь нэг харуутан тэгэл бөгнүүлээ хайчиж байгаа шүү дээ. Тэнгууд тэнд нөх хоолны хаягдал одоо бусад бохирдлуудтай маш ингэ нийлждэг. Тэнгууд нөхөн бохирдож байгаа. Тэрнтэй холбоотойгоор тэрийгээ цэвэрлж ялгаж авах гэдэг нэг давхар ажлууд бас хийгдээд явдаг. Тэгээ үйлдвэр дээр нөө цэвэрлэгээний юу гэдэг нөө өртөг мөнгө өсөө явчихдаг тий. Ийм асуудлууд байгаад байдаг. Нийслэлийн яг одоо аж ахуй нэгжсөөх иргэд гэх юм уу тий. Үйлдвэр үйлчлэгээний байгууллага үзүр үйлчлэгээний байгууллага байна тийм ийм байгууллагуудаас нийтдээ нийслэлдээ 1540 харилцагчтай болсон байгаа. За 25 оны 1 сард манайх 1200 орчим харилцагчтай байсан. Одоо 340 орчим харилцагчийг нэмж чадсан байгаа. Цэгийн харилцагч байгаа. Энэ болох 2 дахь түүхийд эдийн цэг тийм. Энэ нэг 20 тийм харилцагч байгаа. За орон нутгаас нэг 50 харилцагчтай болсон. За мэдээж энэ нь бол аймагуудын түүхүүд болон 2 дахь түүхийдийн цэг ажлуудыг иргэд байна. Мөн уул уурхайн компаниуд нэлийн бас төвчилж орж ирж байна тий. Орон нутгаас орж ирж байгаа нийт хэмжээгээр уул уурхайн компани бол хамгийн топ одоо явж байна, ангилж болж байна. Судалгаагаар 2016 онд Монгол нэг хүнд ногтойгоо хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд топ 9-т жагсаж байсан. Монгол улсын хэмжээнд жил дунджаар 3.5 тонн хог хаягдал гардаг. Энэ хог хаягдлын 80 гаруй хувийг дахин боловсруулах боломжтой ч өнөөдөр 10 хүрэхгүй хувийг дахин боловсруулж байна. Сүүлийн 10 жилд 40 орчим сая хуванцар импортлжээ. Судалгаагаар ганцхан ширхэг дахварыг дахин боловсруулснаар 4 кг нүрс төрөгчийн хий, 17.4 кг ус, 8.3 г нефт зарцуулахаас сэргийлэх боломжтой байдаг байна. Иймд иргэд хогоо ангилж сурах нь хамгийн чухал гэдгийг гадны мэргэжилтэн зөвлөж байна. And that's actually why we are here. My answer is Хог хаягдлыг ялгаан ангилж сурах дадлыг нэгдүгээрт гэр бүлээс эхлэх учиртай.
Гэрээсээ гарч байгаа хог аягдлан ялгаа ангилаад сурчих юм бол олон давуу талуудыг бий болгоно. Монголчуудын нүүдэлч анхуйтай холбоотойгоор хогоо ялгаа ангилах дадлаг хвшил төдийлөн сайн бий болоогүй байна. Гэхдээ энэ хвшлийг өөрчилж болно. Сайн олон жишээнүүд ч байна. Өсвөр насны хүүхдүүдтэй хогоо ялгаа ангилах дадлыг төлөвшүүлсэн Монгол гэр бүлүүд ч олон бий. Мөн хууль эрх зүйн зохицуултууд алдаатай төр хувийн хвшлийн уялдаа холбоо муу бага дүр зураг ажиглагдж байна. Хогоо ялгаа ангилж сурч орнууд ч эхлээд олон хүндрэл тулгарч байсан ч зөв дадлаг хвшлийг гэр бүл хүүхдүүдэд багаас нь ойлгуулж таниулж чадвал цаашдаа байнгын дадал нь хвшил болдог. Иймд нөлөөллийн ажлууд хийх нь чухал байна. Мөн хог аягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих хамтран ажиллах ёстой. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо маш чухал гэдгийг энд онцолж хэлмээр байна. Commodity that drives circular economy and into a new bottle. Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүд хог ангиллан ялгаж түүнийгээ дахин боловсруулж эхэлсэн. Мөн иргэдийг ч хогоо ангиллан хийхийг уриалсаар байгаа. Ирээдүйн хойчдоо ногоон дэлхийг өвлүүлэх ээлтэй үйлсэд хүмүүр хариуцлагатай байж хэрэгэлсэн ганц ус ундааны саваан ялгаж хэвших нь чухал байна.